За сайн уу залуусаа шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Ингээд энэ 7 хоногийнхаа ханшийн таамаглалаа бүгдээрээ эхлүүлцгээе. Алт маань өнгөрсөн 7 хоног дахиад хамгийн өндөр ханшаа хийсэн. За тэгээд хамгийн өндөр ханш маань 2685 гэдэг ханшийг шалгасан. За тэгээд хүн болгоны болж байснаас хамаагүй хурдан одоо өндөр ханшинд хүрсэн. Ямар ч гэсэн энэ вик гарч ирэхэд юу бодож байсан бэ гэхээр за ямар ч нэг улаан ийм вик үзүүлэлээ хэсэгтээ ретресментийн хөдөлгөөн орж ирээд за тэгээд өсөж магадгүй гэж бодож байсан боловч яах нь шууд дэшегээ нэг удаа хаа хийсэн. За тэгвэл эх 7 хоногт алт маань ямар шуухан байдалтай байх юм болоо яавал бид нар тэг ханш маань хэрхэн хөдлөх юм бол алт маань хэрхэн хөдлөх юм бол бид нар хэрхэн арилжаанд оролцох вэ? Daily time frame угаасаа яг ярилдаггүй энийг бол 1.20 гэж үзнэ. За 1.20-тай импульсийн хөдөлгөөнтэй байна. За тэгвэл трендийн хувьд мэдээж хэрэг аптрендийн хөдөлгөөнтэй. За ингээд аптренд явсан ретресментийн хөдөлгөөн бид нар хүлээж байгаа дээшээгээ мэдээж хэрэг дээшээгээ арилжаанд орох нь ойлгомжтой. Алтны хувьд бол аптрендийн трендтэй байгаа. Одоогоор ерөөсөө селдэх нөхцөл ерөөсөө байхгүй. Бид нар дандаа бай харна гэсэн үг. За daily time frame дээшээ 4 цаг. За 4 цаг дээр хэрвээ анзаарах юм бол шүү дээ тий. Энийг бол бид нэр fake out гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл энэ uptrend-ийн хөдөлгөөнтэй байгаа. За нөгөө нэг доо өнтер мэдхгүй хүмүүс маань юу яриад байгааг ойлгохгүй магадгүй тий. Ингээд uptrend-ийн хөдөлгөөнтэй байгаа. За үндсэн доовор бол тий энэ higher low байна. Энэ higher low-ыг сэтэлсний дараа хөдөлгөөн downtrend руу шилжсэн гэж үзэж болдог тийм үү. Тэгвэл энэ одоо week-ийг харах юм бол ямар байх нь вэ? Энэ week-ийг харах юм бол яг сэтгэлээгүй буюу одоо болтол 4 цаг маань аптрендийн хөдөлгөөнтэй байна гэсэн үг. За тэгээд аптрендийн хөдөлгөөнтэй сэтгэл чадаагүй юм бол эх 7 хоногт бид нар үүнийг хараад мэдээж хэрэг дээшээгээ ахаад ядаж өмнөх орой хүртэл өсөх магадaltaй гэж үзэж болно гэсэн үг. За тэгвэл өмнөх орой хүртэл өсөх магадaltaйг бид нэр ахаад юугаар баталгаажуулалт авах вэ гэхээр бага цагаараа баталгаажуулалт авна. За 4 цаг бол мэдээж аптрендийн хөдөлгөөнтэй арай доошоогоо breakout хийгээгүй мэдээж эргэндээс нөгөө нэг эсэлүүдийг хамаал орж ирсэн. За 30-ыг харах юм бол 30 маань өөрөө downtrend-ийн хөдөлгөөнтэй. За тэгээд энэ downtrend-ийн хөдөлгөөн хамгийн гол нь энэ дээр ахаад ийм хөдөлгөөн хийцэн. За тэгэхээр өмнөх орой руу ахаад зорих магадлал байна гэж бидний хувьд харна гэсэн үг. Тэгэхээр миний хувьд бол алтан дээр энэ 7 хоногт те ямар ч ухаан арилжаанд орох уу гэхээр ахаад бай орох тэр боломжийг хайж эхэлнэ гэсэн үг. За. Тэгэхээр 15 руу бүгд өршөлжүүлээд харна л да. 15 дээр мөн адилхан. За энийг бол яг доошоогоо иргсэн гэж хэлэхэд бол ер нь хэцүү. Гэхдээ ер нь бол бидний үндсэн маркетинг бүтцийг харахад бол 30 минут маань даун тренд рүү эргээд даун тренд рүү эргэснийхаа дараа ретресмент орж ирээд буцаад импульс хийх гэж чадлаггүйгээр энэ оройг эвдсэн учраас миний хувьд юу гэж үздэг вэ гэхээр алт маань дахиад өсөх боломж байна уу да гэж харж байгаа гэсэн үг. За тэгэхээр 4 цаг дээр өмнөх оройны өмнөх ёроолын спорт зон дээр ирсэн. За энэ дэмжлэгийн зон дээр ирсэн. Тийм учраас одоо эндээс өсөх юм бол одоо өмнөх орой руугаа өсөх магадлал өндөр байна гэж миний хувьд харна. За тэгэхээр одоо яах вэ гэхээр маркет нэгдсэний дараа миний хувьд энэ өсөлт маань хэр зэрэг дээшээ орж ирэх вэ гэдгийг анзаарч байгаад тэгээ энэ өсөлт орж буцаад ретресментийн хөдөлгөөн орж ирэх юм бол миний хувьд л дээшээгээ нэг удаа ахаад бага цагаар нэмэлт одоо компромисс авч яагаад лонг арилжаанд орох юм төлөвлөгөө байна гэсэн үг. За тэгвэл эх 7 хоногийн хувьд бол за энэ арилжаа бол мэдээж хэрэг бараг нийт 2 дахин арилжаа болно гэсэн үг. Тэгэхээр эх 7 хоногийн хувьд бол яг алтыг бүгдээрээ яах хэрэгтэй вэ гэхээр энд үүсэж байгаа энэ ёроол сэтэрсний дараа бид нар 4 цагийг даун эргээд daily time frame retracement-ийн хөдөлгөөн орж иж магадгүй гэж үздэг юм бол бид нар энэ орой хүртэл селийн арилжаа төлөвлөж болно. Гэхдээ одоогийн байдлаар угаасаа хүмүүсийнхаа энэ видеог үзэж байгаа хүмүүсийн толгойг нь эргүүлэхгүй тулд селийн нөхцөлийн талаар би ярмааргүй байна. Харин 7 хоногийн дундуур яг алтны хөдөлгөөнөөс хамаарат яг ямар арилжаанд орох вэ гэдгийг одоо Alpha Traders Academy-ийн гишүүдийн Telegram сувагт өдөр болгон ингээд юугаар
таамаг дэвшүүлээд сигнал өгөөд явдаг байгаа шүү. За надаас гадна Gabriel гэх трейдер байгаа. Биткойнын хувьд бол хамтраад ингээд сигналуудаа өгөөд таамагуудаа өгөөд явдаг байгаа шүү. За тэгвэл ийм байна. Дараагийн ярих fair болохоор за ямарсан долларын индексээ ярьчих хэдүүлээ. Долларын индекс маань даунтрендийн хөдөлгөөнтэй. За мэдээж хэрэг суурь шинжилгээний хувьд бол бодлогын хүүг сулруулсан учраас долларыг уртдаа ер нь бол ханшны хувьд унах магадлал өндөртэй гэж яриад байгаа. За мэдээж хэрэг зах зээлийн одоо маацын хүлээлт бол доллар сулрах гэдэг хүлээлттэй. Гэхдээ энд нэг ядаргаатай суппорт дээр долларын индекс байгаад байна. Ийшээ ороод ирэх гэж бодсон чинь орж ирээгүй. Хэрвээ долларын индекс эх 7 хоногт унаад ороод ирэх юм бол шүү дээ мэдээж хэрэг энэ хөдөлгөөнийг хийчмээр байна. Тэгэх юм бол урдаа одоо доллар үрээ ардаа доллартай ослууд дээр бид нар дандаа buy арилжаанд ороод явах боломжтой болчихно гэсэн үг. За долларын индексийн хувьд бол даунтрендийн хөдөлгөөнтэй. За энэ ядаргаатай суппорт зон сэтэрсний дараа бид нар яг нөгөө нэг сэтгэл одоо бардам хүмтэй сэтгэл шулуудаад сэл арилжаа харахад бол нэг ямар буруудахгүй болчихж байгаа. Тэгэхээр энэ сэтгэлтийг ядаж энэ суппорт зон руу ороод ирэхийг бид нар хүлээмээр. Тэгэх юм бол ретресэнт хөдөлгөөн орж ирсний дараа сэлдэнэ. За долларын индекс дээр өөр ярих юм байхгүй. Угаасаа ингэж доошо байгаа. Тэгэхээр одоо энэ рейнж хөдөлгөөнийг яг сэтэллээ гэж ботсон ч босож орж ирээд одоо энэ дээр бас яг сэтэлсэн чинь байхгүй яг ингээл рейнж нь хэвээрээ байна. Тэгэхээр одоо энэ баг ингэж авахар рейнж болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ рейнж хөдөлгөөнийг одоо сэтэлээд доошо ороод ирмээр байна. Тэгэх юм бол доллар маань угаасаа доошогоо ингээд унчих магадлал өндөр байна гэсэн үг. За ингээд хэрвээ доллар унж орж ирэх юм бол бид нар евро USD дээр buy арилжаанд орно. За евро USD-ийн хувьд daily time frame өөрөө uptrend-ийн хөдөлгөөнтэй. За тэгээд uptrend-ийн хөдөлгөөн рүү хэзээ шилжсэн бэ гэхээр энэ оройг сэтэлснийхаа дараа up руу шилжсэн. За энд up руу шилжсэний дараа нэлээд хэсэг range хөдөлгөөн явж байгаа. За энэ range хөдөлгөөн яагаад явж байгаа вэ гэхээр мэдээж хэрэг түрүүн долларын индекс маань өөрөө range хөдөлгөөнтэй байгаа учраас яг шийдвэн гэж байгаад байна. За өмнөх оройны энэ даралтын зон дээр ороод ирчихсэн байдалтай. За одоогор сэтэлж чадаагүй. Тэгэхээр энэ range л байна шүү манайхаа. За энэ бол яг уу up руу шилжсэн. Тэгээд одоо энэ range. Ийшэл гараад ирэх юм бол долларын индекс хүчтэй унаад евро USD-ийн хувьд өндөр өсөлтийг үзүүлэх магадлал байна. За тэгээд ийшээ сэтэлээ дээшээ хаашаа өрөх ихнээлж нь бүр ийшээ. Энэ оройнуудыг даралтын зон хүртэл явах боломж байна гэж харж байна. Тэгэхээр эх 7 хоногт бол энэ range хөдөлгөөн хамгийн чухал байх нэ. Энэ range хөдөлгөөнийг бүгдээрээ хараад энэ resistance-ийг сэтэлэх үгүйг хараад байж их юм биш үү мөн. За тэгээд сэтэлж чадахгүй бол мэдээж хэрэг дахиад ингэ заваарсан хөдөлгөөнүүд явах байхаа. Энэ дээр яхаа үндсэн трендийг би зурж үзүүлэх юм бол 4 цаг өөрөө аптрендийн хөдөлгөөнтэй. За эндээс яг импульс явах гээд явж чадахгүйгээр байж байгаа. Сэтэлээд хэрвээ дээшээ гараад ирэх юм бол асуудалгүй. Дээшээ явчихна гэсэн үг. За юм байна. Евростиг бол ойлгомжтой. За found yen үнэхээр одоо сонирхолтой байгаа. Found yen-ийн хувьд бол яг миний одоо танхимын коучинг дээр бүр нэг 2-7 хоногийн өмнөөс ярьж байсан хөдөлгөөн яхахгүй ороод ирсэн. Тэгэхээр энэ дээр бол яг л нөгөө нэг хөдөлгөөний дагуу явж байгаа. За тэр яагаад ингэж хэлсэн бэ гэхээр өмнө бид нэр бас found yen дээр энэ хавьд нэлээх эсэл цохиулж байсан. За эсэл цохиулсан шалтгаан нь weekly time frame өөрөө down trend-ийн хөдөлгөөнтэй. За тэгээд down trend-ийн хөдөлгөөн эндээс retracement-ийн хөдөлгөөн орж ирээ шууд явах нь уу гэд энд хавьд эсэл цохиулаад тэгээд хэд дараалж одоо эсэл цохиулсны дараа юу гэж бодсон бэ гэхээр окей энэ weekly time frame одоо импульсийн хөдөлгөөн ийм хүчтэй ороод ирсэн учраас дээрээс нь энд ийм урт одоо зүү үлдээсэн учраас энэ импульсийн хөдөлгөөн үргэлжлээд шууд явахгүй юм байна. Харин ийм урт одоо импульсийн хөдөлгөөний дараа орж ирсэн retracement-ийн хөдөлгөөн нь ийм трендээр орж ирдэг буюу одоо ийм bearish pattern-аар орж ирдэг байхгүй юу. Тэр нэг иймэрхүү хөдөлгөөн үүсгэх гээд байгаа юм байна гэд бид нэр одоо хардсны үндсэн дээр яг өнгөрсөн 7 хоногт ер нь бол buy арилжаанд орсон. Өнгөрсөн 7 хоног болон тэрний өмнөх 7 хоног гэсэн үг. 2-7 хоногийн хугацаанд buy арилжаанд орсон. За тэгээд одоо ингээд харах юм болно шүү дээ, тэ. Энэ орой дээрээс маш хүчтэй одоо retracement-ийн хөдөлгөөн орж ирсэн. За тэгвэл
daily дээр харах юм бол тренд бүгд харчих заяа. Daily дээр импульс явлаа, retracement явлаа. За энэ retracement нь ийм байдалтай явна гэсэн үг. За тэгэхээр ер нь бол одоо эх 7 хоногийн ханшийн таамаг бол ийм байна гэсэн үг. Тэгэхээр энэ хөдөлгөөнд донд. За энэ викийг оруулах уу? Ингэж оруулах уу? Энэ хөдөлгөөнд донд явах магадлал өндөр байгаа учраас бидний хувьд болоо эх 7 хоногт found-ийн хувьд ямар арилжаанд орох вэ гэхээр энд иймэрхүү хөдөлгөөнийг хийгээд буцаад дээшээгаа ингэж явах магадлал өндөр байгаа байхгүй юу? Тийм учраас энэ хөдөлгөөнийг бид нар хүлээнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо буцаад энэ доошоогоо явж байгаа энэ одоо support trend line дээр ирэх гэж байгаа шүү гэдгээ энэ аль хэдийн хэлчихсэн буюу 4 цаг дээр down trend-ийн хөдөлгөөнийг аль хэдийн үзүүлсэн. За 4 цаг гэлтгүү daily time frame дээр явуулсан энэ хүчтэй impulse хөдөлгөөний дараа энэ нугасаа retracement мөн impulse яваад daily дээр хүртэл сэтэлсэн. Тэгэхээр эх 7 хоногт бидний хувьд retracement-ийн хөдөлгөөн хүлээгээд retracement-ийн хөдөлгөөн хүлээснийхаа дараа одоо энэ retracement-ийн хөдөлгөөний төгсгөлийг ашиглаад доошоогоо short арилжаанд орохын төлөвлөгөө байна. За тэгэхээр энэ дээр бол ер нь маш удаан хүлээж байгаа арилжаа шүү. За одоо энэ зооны хооронд found-ийн хувьд дахиад нэг удаа явж гин. За эндээс үнэхээр сэтлээ доошоо ороод ирэх юм бол яг нэг мөсөн weekly time frame-ээр impulse хөдөлгөөн явж магадгүй. Эсвэл эндээсээ одоо bounce хийгээд за энэ support line-аас буцаад өсөж байгаа боломж гарах юм бол бид нар ийшээгаа байдчихна гэсэн үг. За тэгэхээр ийм хөдөлгөөн ер нь бол хүлээж байна. Found-ийн хувьд бол үнэхээр сонирхолтой. За тэгээд дараа нь биткойн байгаа. Weekly time frame. За биткойныг би бас хэлжсэн. За юу хэлжсэн бэ гэхээр 4 цаг дээр удахгүй одоо юу явах чинь одоо өсөлт орж ирэх гэж байна. За энэ өсөлт маань хэзээ орж ирэх үү гэхээр энэ одоо зооныг сэтэлсний дараа өсөлт орж ирнэ шүү. За энэ өсөлт бол энэ одоо ханш бол те. За ханш нь хэд вэ? 52,000 гэдэг ханш одоо хамгийн доод ханш байх боломжтой биткойны хувьд. Одоо крипто руу хөрөнгө оруулдаг хүмүүсийн хувьд бол биткойн ч юм уу крипто хотлож авах цаг нь шүү гэж би маш одоо удаа хэлж байсан. За манай танхимын ангийнхан ч мэдэж байгаа. Тэгвэл яг энэ 4 цагийн эсвийн одоо хай сэтэрсний дараа мэдээж хэрэг хөдөлгөөн маш хүчтэй өсөж орж ирсэн. За энд үүссэн resistance энэ одоо зоныг сэтлэхгүйгээр одоо энд 2 удаа ойцсон байгаа шүү дээ. Бараг 3 удаа байсан. Retracement-ийн хөдөлгөөн орж ирэхнүүдээ гэж ботсон боловч retracement орж ирүүлэхгүйгээр шууд дэше өсөж явсан. За энэ нь одоо юу хэлж байна вэ гэхээр үргэлжлээд өмнөх энэ оройр явах гээд байна шүү гэдгийг тохиог бидэд өгж байна гэсэн үг. За тэгвэл одоо биткойн дээр энэ resistance болж байгаа лайныг аль хэдийн сэтэлцэн учраас одоо унлаа гэхэд энэ одоо resistance байсан одоо support болчихсон энэ лайн дээрээс дэшега явах магадлал өндөр байна гэсэн үг. За тэгэхээр биткойны хувьд бол эх 7 хоногт өсөх ханш нь ямар ч байсан хамгийн өндөр өслөө гэж утгад ийшээ 68,900 хавь руу өсөх магадлал байна шүү залуусаа. За ямар ч сан одоо энэ лайн энэ хараа энэ оройгоо одоо ахиж сэтэлээ гэж утгад нэг амир даралт болоод өгөх зоон байхгүй учраас дээшээга 68,900-аас нэг 69,900 хүртэлх ханш руу эх 7 хоногт өсөх магадлал тун өндөр байна. За бага цаг руу харъя. 30 минутан дээр одоогийн байдлаар ч гэсэн аль хэдийн bullish pattern зурчихсан байж байгаа. За ийм байна. Тэгээ энэ сэтэрлээ яах нь дээшээга арилжаанда орчиход боломжтой. Ийм байна. За тэгээд миний хувьд бол ямар ч сан хитгэн одоо fair дээр төвлөрдөг. За ихэвчлэн daily болон day болон scalp арилжаа хийдэг учраас нэг олон fair хараад байдаггүй. За тэгэхээр ямар ч сан энэ 7 хоногт бол миний хувьд алт тэгээд pound yen евро USD гэсэн энэ одоо гурвыг л харж байна гэсэн үг. Мэдээж хэрэг манай одоо актемийн гишүүд янз бүрийн хосол дээр одоо шинжилгээнд төр хийгээд өгөөч гэх юм бол мэдээж хэрэг шинжилгээ хийж өгнө. За манай Габриэлийн хувьд болохоор намайг ботход нөгөө нэг эсвийн талдаа учраас маш олон одоо
баг 10 хэд байсан баха 10 хэдэн одоо хосол дээр шинжилгээ хийгээд тэгээд Telegram руугаа явуулдаг. За тийм учраас илүү олон одоо сонголтууд бас байгаа шүү залуусаа. За ийм байна. Тэгээд эх 7 хоногийнх нь арилжаанд нь бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэгээд асуух юм байх юм бол энэ видеоны доор одоо энэ видео маань YouTube доор наа. Тэгэхээр YouTube-ийн доор асуултаа үлдээгээрэй. За Facebook хуудсууд руу орно. Facebook хуудсуудын доор мөн асуултуудаа үлдээгээрэй. Ингээд түр баяртай.